Өнөөдрийн хичээл бол аялалд гарахад ачаагаа хэрхэн бэлдэх тухай Английн хэлний хичээл юм. Packing for a trip буюу аялалд бэлдэх гэсэн сэдвээр хичээлээ эхлэе. Хамгийн түрүүнд бидэнд ачаагаа хийх suitcase буюу чемодан эсвэл backpack буюу үр хүч хэрэгтэй болно. Ачаагаа бэлдэхдээ бид зарим үйлдэлүүдийг хийдэг. Жишээ нь хувцасаа баглахыг pack, хувцас авихыг fold, харин зай хэмнэлийн тулд ороож хийхийг roll гэж хэлнэ. Pack, fold, roll. Эдгээр үеийн үгсийг тогтоож аваарай. Аялалд гарахаас өмнө бие биенээсээ асуух хамгийн түгээмэл асуултууд бол Have you packed everything? Буюу чи бүх зүйлээ багласан уу? Мөн хамгийн чухал нь Did you bring your passport? Буюу чи паспортоо авсан уу гэсэн асуултууд юм. Ариун цэврийн хэрэглэлийг англиар toiletries гэж нэрлэдэг. Үүнд toothbrush буюу шүтний сойц, toothpaste буюу шүтний оо, sunscreen буюу нарны тос зэрэг багтана. Мөн утсаа цэнэглэх charger буюу цэнэглэгчээ мартаж болохгүй. Ямар нэгэн зүйлийг мартахгүй байхыг сануулгад Don't forget to гэсэн бүтцийг ашигладаг. Don't forget to pack your charger. Гэвэл цэнэглэгчээ баглахаа мартаваа гэсэн утгатай. Харин гэрээсээ гарахдаа Don't forget to lock the door буюу хаалгаа түгжихээ мартаваа гэж хэлж болно. Аялалд гарахаас өмнө жагсаалд гарах нь маш чухал. You need to make a packing list гэдэг нь би баглах зүйлсийн жагсаалд гаргах хэрэгтэй байна гэсэн утгатай. Ингэснээр та юу ч мартахгүй аялалдаа идэлтэй гарч чадна. Нисэх буудал дээр ачааны жим маш чухал байдаг. Is my suitcase overweight? Гэвэл миний чемодан хэтэрхий хүнд бэ нү буюу жин хэтэрсэн үү гэж асууж байгаа юм. Харин өөртөө авч ордог жижиг ачааг carry on luggage буюугаар тийш гэж нэрлэдэг. За ингээд аялалд бэлдэхдээ холбоотой өнөөдрийн хичээл маань дуслаа. Ачаагаа бэлдэхдээ өнөөдрийн сурсан үг хэллэгүүдээ ашиглаад үзээрэй. Асуух зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Баяртай.